Давхрааны хавдар бол эхний 7 хоног хамгийн их байсан. За тэгээд сар болоод ирсэн чинь арай жоохон гайгүй болоод 2 сар болсон чинь дахиад жоохон гайгүй болоод одоо бол яг одоо за 3 сарын дараа ингээд харахад одоо өөрөө өөртөө тасаад эхэлж байна. Яг одоо окей за одоо яг суугаад одоо гоё болж эхэлж байна да. Одоо яг өөрийн болж эхэлж байна да гэж ер нь санагдаж байгаа надад. Сайн байна уу? YouTuber Grace байна. Өнөөдөр би нана имлэг дээр яах гэж ирсэн бэ? Гоо сайхны имлэг дээр яах гэж ирсэн бэ гэхээр гоо сайхны имлэг засалд орох гээд гоо сайхны имлэгчлийн талаар зөвлөгөө авах гээд ирсэн байгаа. Миний давхар болохоор надад яг ингээд нэг комплекс болсон. Одоо нөгөө нэг 2 3 жижигхэн ийм олон давхраа байдаг шүү дээ. Тэгээ тийм давхраа таахгүй би болохоор тэрийг болохоор зүгээр энгийн нэг ширхэг ийм зураастай нэг ширхэг давхраагаар солих гээд тэгээ тийм хагалгаанд орохын тулд өнөөдөр нанагоо сайхны имлэгийг зориод ирсэн байгаа. Мис заслын өрөөнийхөө гадаа ирсэн байна. Тэгээд одоо мис заслалтаа орж гарч ирээд 7 хоногийн дараа оёдлоо ахуулах гээд дахиад энэ нанагоо сайхны имлэг дээрээ ирнэ. Тэр үедээ бүгдээрээ дахиад уулзнаа. Түр зур баяртай. Нүдний давхрааны өвдөлт болохоор миний бодсноос инех тэгэж ерөөсөө өвдөлт зөөр бол баг огт байгаагүй. Утсан дээр болохоор яг интернетээс өмнө судалж үзэж байхад ч гэсэндээ эхний хит хоног жоохон өвддөг гэж бичсэн байсан байхгүй тий. Ерөнхийдөө өвддөг нь бол үний юм байлээ. Эхний нэг 2 3 хоног утас суулгасан хэсгээрээ одоо толгоо жоохон өвддөг ч юм уу тиймэрхүү мэдрэмж бол байсан. Тэгээд эхний 3 хоног өнгөрөөд тэр манай алга болчихсон. Сайн байцгаана уу? Grace Chavan нанагоо сайхны имлэг дээр хаалгаанд ороод одоо 3 сарын гарангийн хугацаа болсон байна. Тэгээд юуны хаалгаанд орсон бэ гэхээр давхрааны мис засал, зохины жижигхэн булчингийн ажилбар, тэгээд хацарны филлер, уруулын филлер, утас суулгах олон юм хэлчихэ. Өөрөө давхраатай ч гэсэндээ өөрийнхөө миний давхраа болохоор жоохон нөгөө нэг олон давхарлцсан ийм олон зураастай давхраа байсан байхгүй. Тэгээд тэр давхраанасаа жоохон комплекс мэдэрдэг байсан юм уу? Яагаад гэхээр гадуур явахлаар ингээ хүмүүс айгүйх ядрангуй харагдаж гин гэдэг ч юм уу, нүд чинь бүр ингээд гахилаад ингээд нойргүй хонцон хүн шиг байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлийг айгүйх сонсдог байсан. Тэгээд дээрэс нь би өөрөө ч гэсэндээ талент харахаар яалтчгүй нүдээ бодохгүй л бол ерөөсөө нөгөө нэг нүд маань ерөөсөө нэг л тийм ядрангуй харагдаад байдаг байсан байхгүй юу? Огцом таргалж агаад, огцом ингээд жин хасаад, тураад, жоохон тасгал хөдөлгөөн тогтмол хийгээд ингээд жин хасаад эхэлсэн чинь нүрээрээ бас айгүй хүн турд юм байлээ. Тэгээ нүрээрээ турхлаар хамгийн нүрний арьс айгүйх сулардаг. Нүрний арьс сулрахлаар одоо энэ хацарны үрчлээ айгүйх тод гарч ирж ингэж тодорч харагддаг юм байлээ. Тэгээд тэр комплекс байсан ерөөхдөө бол давхрааны мис засал бол анх яг хийлгсэн эхний 7 хоног бол үнэхээр бүр ингээд би баг яах гэж хийлгэх вэ? Яана энэ хэмэндээ ингээд амар сонин юм том ийм давхраатай болчихж байгаа юм бата. Ийм нүдтэй болчихж байгаа юм бата. Жохон айсан яг үнэхээр яг тэр хавдар амар бүр санснаас илүү өгсөн байхгүй юу? Тэгээд дээрэс нь нөгөө нэг утас суулгасан хавдар бас нэлээд байсан. Утас суулгахлаар өвчин нөгөө нэг хүндүүр бас айгүйх байд юм бэлээ. Эхний гэхдээ 3 хоногт. Эхний 3 хоногтой ерөнхийдөө хүндүүр хавдар бол айгүйх байд юм бэлээ. Нүдний давхрааны хавдар бол эхний 7 хоног хамгийн их байсан. За тэгээд сар болоод ирсэн чинь арай жоохон гайгүй болоод 2 сар болсон чинь дахиад жоохон гайгүй болоод одоо бол яг одоо за 3 сарын дараа ингээд харахад одоо өөрөө өөртөө тасаад эхэлж байна. Яг одоо окей за одоо яг суугаад одоо гоё болж эхэлж байна да. Одоо яг өөрийн болж эхэлж байна да гэж ер нь санагдаж байгаа надад. Хавдар буулгах арга нь болохоор ерөнхийдөө нана одоо гоо сайхны имлэгээс зөвлөсөн аргууд одоо жингээ тавих те халуун хүүтэн жингээ тавих, дээрэс нь хулууны шүүсээ, хулууны цутай идэх, нэг аль болох их хөдлөхгүйгээр хүс гаргахгүйгээр одоо эхний 1 сар ядаж сайн гамаа барих гэж аягүй хичээсэн. Байхын хувьд бол байгаа. Гэхдээ ямар хуу хэмжээнд байгаа вэ гэдгийг харуулъя. 3 сарын хугацаанд иймэрхүү байдалтай байна. 3 сар гэхэд бол надаас 20 нэлээ айгуу сайн бүдгэрсэн юм шиг санагдаж байгаа. Анхны үеэ бодох юм бол тэгээд цаашаагаа ингээд 6 сар жил болоод 2 жил болоод бүр олон жил болохоор бүр алга болчтой юм шиг үл юм мэдгүй.
нүрээ бодоход үнэхээр амар бодохгүй гарсан ч гэсэндээ үнэхээр амар бүх юм зүгээр л ингээд зүгээр л нүрээ угаагаал гялс нэг нарны зүтгэрхээ гарсан ч надад үнэхээр таалагдж байгаа. Үнэхээр амар гоё тийм энийг одоо бас өөртөө итгэх баг. Өөртөө итгэлтэй болсон. Тэгээд нүүрний хэлбэр бол жоохон өөрчлөгдсөн юм шиг санагдаж байгаа. Яа тэгэхээр утас болохлээр угаасаа нөгөө нэг утас чинь хошоогоо татчихж байгаа шүү дээ. Тийм болохоор энэ хажуу талын одоо нөгөө жоохон унжиж эхлээд идэг. Нас явхлаар унжиж эхэлдэг энэ хажуу хоёр мах байдаг шүү дээ. Энэ мах жоохон багасаад ингээд ороод арай нөгөө нэг хэлбэр нь ингэж тодорч гарч ирсэн юм шиг надад санагдаж байгаа. Тэгээд нэгдлийн нүд нь жоохон жижигхэн байсан баггүй юу? Булчингийн жоохон сул энэ нь болохоор тод ингэж бүрэн нээгддэг. Энэ дэлхийн нүд маань болохоор жоохон сулхан нээгддэг. Ийм байсан. Тэр нь нэлээ өөр хагалгаа хийлгэсэн дараа нэлээ өөр харагдчихлээ. Хагалгааны дараах сэтгэл ханамж болоод 100% байгаа. Яа тэр миний хамгийн бүр хүсэжсэн хамгийн том юм болохоор яг энэ миний давхраа ахгүй. Ягаад тэгэхээр зүгээр яг нэг ширхэг ийм жилхэн давхраатай болохыг үнэхээр хүсэжсэн болохоор сэтгэл ханамж бол угаасаа 100% байгаа. Яа тэгэхээр сайз хэмжээ том жижиг угаасаа бүх юмыг эмчтэйгээ аягүй сайн ярилцаж өөрийгөө аягүй сайн ойлгож яг ингээд өмнөхтэй маань адилхан хэмжээтэйгээр яг ингээд хийгээд өгөөрөө гэд аягүй сайн ярилцаж хэлсэн болохоор яг тэр нь ингээд гарч ирж байгаа болохоор хадран дугаад яг тэр төрх маань гарч ирж байгаа болохоор надад бол сэтгэл ханамж үнэхээр 100% байгаа. Ер нь одоо нанаагаа сайхны эмгэгтэй уулзраад 3 жил гарan болсон байна. Дандаа үргэлж ингээд сэтгэлд маань хүрсэн үйлчлэгийг үзүүлдэхэд баярлалаа. Инженерт нь баярлалаа, ажилтан дунгууд нь баярлалаа, Монгол баг хамт олонд нь бас баярлалаа. Ажлын амжилт хүсье. Тэгээд хагалгааны дараах 3 сарын хагалгаанаас хойш 3 сарын дараах сэтгэл үр дүнгээ хуваалцсан бичлэг байлаа. Грейс Чой байлаа. Баяр таа.